Хөхөстөн урын орон, хөв хөхөт ингрийн орон, хөвч тайга хангайн орон, хөх цэнхэр хөвсгөл минь. Элгэн нутаг хөвсгөл таньдаан, эгшигэн хадаг өргөхийн учраа. Энэ бол таны дуу, хөвсгөл таны дуу билээ. Дэлтэй цэнхэр зов нуу яан, дэлгэр мөрөн боо нуу яан, өндөр цэнхэр зов нуу яан, өргөн тэсэн боо нуу яан, ардаг цэнхэр зов нуу яан, агар мөрөн боо нуу яан. Хөвсгөл нутгийнхаа ардын энэ дууг хөвсгөлөөр овлуулсан хэн боловч хөвөө настайгаасан хөгшөд өтгөс хүртэл уулнаас уулуудыг дамжуулан уснаас ус усыг гатлуулах гэсэн шиг уянгад сариун хоол тэнгхээ нэмэн цангин тол дуулцгаадаг. Үдэгч танд дэлгэн үзүүлж байгаа үзэмж бүрдмэл үдсгэлэн тансаг энэ нутаг бол хөх цэнхэр хөвсгөлийн минь эгэл нэгэн хэлхээ цагаан уул цэцэрлэг сумдын нутгаа. Энэ сайхан нутагт төрж өссөн энэ гайхан дууг дуулж явсан эх орны баатрад хөвгүн Матадын 8 дугаар дивизийн 22 дугаар морд хорооны 2 дугаар сумангийн хүн пулеметийн научиг Сатын самдангийн тухай өгүүлсүү. Төрж өссөн нутаг нь төрүүлсэн үрээ төмөн үедэн үрд дурсан хүлээдэг. Төрүүлсэн үрээн эндэхэд уул хөвч нуруу царай даран дүнсийж ус голн хүртэл уйлан мэлмэрэг шиг болдог. Төрүүлсэн үрэн хүлээсэн нутаг усандаан эргэж ирсэнгүй эх орнон элгэн дэн тэврээд насан эцэлжээ. Халколын дайчин Сатын хүү самдан эх орныхон төлөө эрэлхэг баатарлагаар тулалдаж алтан амян өргсөн ч байгуулсан гавьяан хагас зүүнний тэртэгээс нэгэнтээ тодорч нэгэнтээ бүдгэрсээр өдий хүрчээ. Гэвч гавьяаг хинж боллож чаддаггүй. Баллах гэвэл улмал товын тодорч байдаг жамтай. Хэн үнний эсрэг сэлэм далайнав. Үннийг ард түмэн түүх хоёр үргэлж өмгөөлж байдгаараа дийлдэшгүй юмсанжээ. Самдангийн баатарсан түүхийн эхний хуудсыг сөхвөл 1939 дугаар оны 6 дугаар сард маршал Чойвисэнг Матадын 8 дугаар дивизээр очиход дайч дарга улс төрийн ажилтан нарын цуглаан дээр зэрэг самдан бүх баялдагчтан уриалан манай хоронд довтолсон япончуудыг цохиулахаар 5 дугаар сарын 28-нд биднийг явуулаг үед үнэхэрийн их гомдож байна. Бид өөрийн их орныг хамгаалахыг хүсэх тул бидний хил дээр явуулж өгөхийг хүсэж байна гэжээ. Самдангийн ураа биелэл болж их орныхон төлөө эрслэн босхын зам нэгтлээ. Эх орнон баатруудаа мэдэж байх ёстой. Энэ бол эл каноны зохиолыг тэрлэгч, өвгөн сэтгүүлч, цогийн төдөвийн үг биш. Манай түүхийн алтан хуудас болсон Улаанбаатар 1939 дугаар оны 106 дугаарт Баатар навчиг Сатын самдангийн гавьяаны тухай хүрнсэн нийтлийн тэргүүн юм шүү. Үнэхээр их орн нь баатруудан мэдэх цаг иржээ. Хөвсгөл нутгийн хүү самдан зэрэгт мордохтон хайртай амарган санагалзан хошуу цагаан нутгаасаа хоногийн тоогоор холдлоодоо хоёр дассан сэтгэл минь холдох тусмаа санагдана. Яваад барагддаггүй яасан ариван хүндив явуулын хүнээр хэлүүлээд яагаад ирдэггүй хонгоров. Тэр тэ зүгийн тэнгэрэн сэлэмг болоод сайхнаа тэндих нутгийн жигүүртнүүд хэл хүрэгдэгч болоосэй гэж дуу зохион дуулсаар тэшин хурдан унаг тэлмэн цэнхэр морин унан анд нөхтөн магнайсаар алсын холыг зорин оджээ. Өргөн тэшин савнутаг хоримт монготын тал харцагт жаргалан тэн өвөргөлөри дээшин дасаж хоримт хуйт хожирт халтралагаар өвөл жовууцан сэлгэж буян тамалан дуулж явсан Сатын хүү самдан бол эрийн сайхан эри хүний сайн хүн байжээ. Хожиртын их уушгийн өвөр
халтарлаг. Удаан хад. Цагаан улсын Хужиртавагийн нутаг удаан хадны өвлжөө. Энэ хөглөрсөн хөг бууцанд самдангийн хуйг дарсан хөх чулуу бий. Киноны уран бүтээлчид бид энэ бууцны хөлд түр саатан эрэлхэг самдангийн гавьяаг бишрэн эх нутгийнхэн шороонд мэхийн ёсолсон билээ. Хөвсгөл аймгийн цагаан улсын засаг дарга Гордон Доржбөрийн зөвлснөөр Сатын самдангийн онгон найз халах голын Ахмад дайчин сүрэнгийн Жамбалжавтай уулзахаар тэсийн голыг зордоо. Тэн самдан битэрийн харвагаас цэцэрлэг сумын одоогийн цэцэрлэг сумын нутаг болох тэр үе тэсийн хүрээ гэж байсан. Тэнд Гэндэнбэл гэдэг ламд хоёулаа шавь орж тангад ном заалгаж байгаад тэгээд сүүлд нь хүрээ хийдс устж лам ус баригдаж иннээ дараагаар энэ чиг ер нь одоо тангад номыг суралцаач ер нь хэрэг ачаа өгөхгүй нь байна гэж ардын баг сургууль Тэнхэм гэж байсан тэр Тэнхэмд хоёулаа орж Монгол үсэг лайт ийм заалгаж хоёулаа суралцаж 1-2 жил боллоо. Одоо 1932 онд эсэргүү бослог гарч ингэсэн учраас хоёулаа тал үрэлдүүг садаж тэр маань хожиртоод гарч би шаврын гол руу гарч ингээд хоёулаа хоёр тийшээ болж садлаа. Би тэр чиг малаж ахгүй дээрээ тэгэл маллаад хаяа нэг уулзаад ингээд байлаа. Сандан бол ер нь багынхаа тийм сэргэлэн цаваа хурдан гавшихаа эртээ шадалтай бишгүсгийн чадвараар ер нь тон ихсээ надаас илүү гарамга сурлагтай ийм хүн байсан юм аа. Сандан битэр цэрэг төгөн цог явуулсан л да. Тэгтээ сандан мон цагаан уулын төв рүү цагаан уулд орон нутгийн ах トゥ байсан учраас тийшээ явсан байжгаад тэгээ бүрэн хаан дээр цэрэгт яваад хэдэн тэргүүнээ сайн мөр шилж ундаг нэг хэсэг хөөргөндөө маягийн улсууд явж сандан лонхын ачрээд юм уу сандангийн ачрээд гэдэг нэг ийм хэдэн цэргүүд их авчин улсууд явлаа. Маттын 8 дугаар дивизийн 22 дугаар хорооно 2 дугаар суманд битээр хуваарлагдаж тэгээд 2 дугаар салаана 1-2 дугаар цасгийн хөнгөн пулмалч нар ажиллаж байлаа. Түүхний эсэргүү бослог хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 1932 оны гүнигт үйл явдлыг дарж түүний удирдлагуудад хуулийн хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаа тэр үед Бөмбөр театр хэмээн олон алдарсан байранд болсон олонний анхаарлыг ихэд татаж байсан байна. Тэрхүү бослогыг самбууд өвчин гэгч толгойлж байсан бөгөөд түүний шарын цэргүүдийг олон тооны жанжнууд гэгдэж байсан хүмүүс удирдах байжээ. Үүний нэг нь түгж гэгч самбууд өвчин жанжин түгж нарын хэргийг энэ шүүх хурлаар бичгэлцжээ. 1931-ээс 32 онд би Аранга аймагт намын төв хорооноос сууж ажиллаж байсан хөө. Ингээд 1932 онд эсэргүү устдаг гарч өсгийн отрядад орж яваад тэгээд Аршантын бослогыг дарахаар очив. 1933 онд Төв театрт эсэргүү бослогыг дарсан тухай шүүхийн хуралд суусан. Самбууд өвчин төгж нараар талгайлуулсан эсэргүү бослого ийм одоо байцааж байх үед би сууж байсан. Тэгэхэд шүүхийн дасан шийдэх хурал дээр төгж 8 хүний зүрхийг авснагаа өөрөө хэлж байсныг би сайн сонссоо. Хөвсгөл аймгийн цагаан улсын нутагт их элитийн өргөн зүслэн гэдэг газар бий. Төгж сайн нөхөр Сатын самдангийн ах Нямдашиг цэрэгтэн илсээгүй гэж өөрийн гараар өрлөн тамлаж тугаан тавьжээ. Самбууд өвчин төгж нарын хадаг яндар болсон энэ түгний дотор хүний цус тосонд нэвтсэн цагаан цууям бөngуутанд түүхийн бодит баталгаа болон үлдсэн зүрх хэний хинч байж болно. Хэний хинч байгаа нь гол нь бас. Хамгийн гол нь их хорон ардын төр ард түмнээ гэсэн ариван шудраг гэгэн саруул үрд мөнхийн сэтгэл өвөрлөн нойрсон арбат их хорончдын зүрх ариван үнний баталгаа гэдэгт л гол учир оршно. Сатын самдангийн эцэг эхийг сайн мэдэх өндөр настан ядамжуу нутгийнхаа Ахмад дайштад инхүү хуучилна.
Самдагяа сатгави танна. Уг нэрн бадар сатвиста. Яс сатга цэгсэнүү өндөрөс нуруутай өргөн зээжтэй порцрэтэй гэрэл сотном нямдас хүүнэмдас сарцрэтэй самдан 3-4 настай би 11 настай байж сатга манай хоёрын цагаан уулын баруун суу тээдийнхэнд хайсах байсан дараа нь боёсны баруун тал хоолойн гэдэг газар сатган манай хоёр сахалтыг зайтай намар идсэн. Сатган халтрлын өвчтөд үлддэг. Хавар хөшөөтрөө давж ирж хөшөөт тэр хаварцад боёсны болчихдог. Ийм л томттой байсан. Сандан маань уг нь яг хөө тэргүүнээ тийм жигтэйхэн орос сэргэлэн цовоо тийм хүн байсан л дээ. Тийм учраас зарим нэг нь хорсохдоо бас энэ сандан чинь Мадамжгийн албанаа дараа гомбожийн хорморыг онож оргох гэж исэн байдалтай байшгүй гэж эсхийн төлөөлөгч Мэжид орж гэдэг хүнд нууцаар мэдээ өгсөн билээ. Ингээд тэр сандаг асуухтаа зэрэг чиний дотны хүн хэмбэ гэхдээ зэрэг аргагүй битээр ихэр хөөрөх шиг явдаг болос тэр намайг хэлсэн даваа юм байна лээ. Тэгээ сүүлд нь намайг өрөвчилж яваад тэгээ сандан та хоёр яах гэжсэн та хоёр ямар хэрэг төлөвлөжсэн бүр ямар ч юм байхгүй тийм хэцээгүй гэжсэн гэтэл нэг гай болж нэг хүнээс нэг бярдахан буу худалдаж авч хөдөө гарч ан хийхдээ одоо хойтон жилхэн халагдана. Энийг хямгч байгаа тэгээд хөдөө гарч ан хийх юм а гэж бодчихсон чинь тэр маань амьд материал болжээ. Хувийн буу бэлдэж авч гадаад орох гэсэн нэг бэлтгэл болжээ. Мөрдлөг тэр байсэлтийн хатуу ширүүн тэрнээ хүнд бэрхшээл усахыг ер нь хилээд барах юм байхгүй. Заримдаа бол бид нар ухаангүй чиглэл болцсон конторт юм уу шорондоо юм уу ухаангүй хизээ хүрээд ирсэн билээ гэсэн нэгэ мэдэхгүй байсан удаа их олон бий. За тэгэл зодлох чанч хөдөлж болохгүй өндөр сандал ээлжиж байцаад ингээд хаашаа хөдөлж болдгоо бүх хавдчаад одоо ингээд ихтэйхэн болдог. Заримдаа болохоор хүүтэн өрөөр аваач хийж гадаа зогсоогоод дааруулаад сүүлд нь пишэн төрчиж халуун пишэнгийн оёо зогсоож ээгээл ингээд заримдаа халууцаад заримдаа хүүтрээд ингээд биеийнхаа халуурах толгой тарих өвдөх энэ бол чихэн хатуу байсан. Монгол улсын хөдөлмөрийн баатар үлэмжийн аварзад. Сатай самдан бол халахлын байлдаан дагарамгаа байлдсан аргагүй баатар хүү юм а. Би самдангийн төрсөн нутаг Өвсгөлаймгийн цагаан уул сумын сум нэгдлийн дараагаар 21 жил ажиллаж сэтгүүл төдвийн хамт 25 жилийн туршийн самдангийн алдрыг мөнхжүүлэх талаар мөн хувь нэмэр оруулж хөөцөлдөж өгөөгөө. Самдан бол зөвхөн өөрөө харамгай дайчин төдийгүй самдангийн удам ухсаавал тийм улс юм а. Самдангийн төрсөн ах Нямдаш гэдэг хүн 1932 оны эсэргүү бослохын үед Хувьсгал цэргийн холбоо шуудан зөөж явж эсэргүүний жанжин төвжид өрөө зурулж зүрхээ суглуулж алуулж байсан байнамаа. Түүнчлэн самдангийн нэг бүсгүй дүүн шарын зэрэгт бас алагдсан байгаа. Ингээд бодоход эд бол Монгол орны төлөө ахад үсээрээ тэмцэж явсан баатарлаг хүмүүсээ. Самданг бол халахлын дайны дунд Японы олон хүнийг устгаж эцэст нь нэг Япон зэрэгтэй барилцаж авч тэврэлцэж ноцолдож байгаад давхар буудуулж өгсөн байсныг сумангийн дарга данзан очиж үзэж их орон руу харуулж оршуулад ирсэн тухайга одоо амьд сэрүүн байгаа Хэрэлдийн самдангууд ярьсан байсан. Энийг бол Хэрэлдийн самдангаас би өөрөө чихээрээ сонсож дурдгалын хүлээж авч байсан юм а. Тагаа улсын мөрчид хэхэн ярьдаг Ахмад дайчид санан дурсдаг ийм учиртай юм. Сатай самдан бол шагнасан шагнаагүйч Монгол улсын баатар гавьяат үлэстэн эрэлхийг дайчин хүн гарцаагүй мөн. Хөвсгөл нутгийн нийт иргэд түүний дотор цагаан уул цэцэрлэг сумын хөдөлмөрчид өөрийн нутагт мэдлэн төрж их орныхон тусгаар тогтнолыг өмгөөлөн хамгаалахын төлөө ариван үйлсэд оролцсон аминаас сан алдсан эрэлхийг их орончхүү сатын самдангийнхаа түүхэн үнний намтрыг чих тавин сонсож алдар гавья мөнгөчин дурсахыг
сэтгэл догдлон хүлээсээр. Энэ домогт дайчны түүх намтар 1968 онд анх хэвлэгдэн гарсан халах голын эрэлхий хөвгүүд номын 174-р хуудсанд мэрэгэн буудагч Самдан хөдөлмөрсөний 1969 оны 36 дугаарт элгэн халуун эх орныхон төлөө амин асан зориулсан хүн гэсэн нэртэйгээр суулдран дуурсан эхэлсэн. Энэ хүн ном нүүр болонд алиндж ангиасан алсхан өмнө талд нь алдаж болохгүй чухал заагийг дараагасан авсан тушаал ёсоор дайчин Самдан хамгаалж байлаа. Эрхэм нөхдийг эртэл эдэнтэй ганцаараа тулна гэд урагшилж ирсэн дайсныг унагааж эхлэв Самдан гэж. Халах голын дайны утаавняар уйтгар гонигтэй байдал дунд хутгалд нь тулдаж явсан дайчин нөхдөн ч юм уу фронтын сурвалжлагчдын хэн нэгний бичсэн яруу найргийг нандинг агуулсан байлаа. Самдангийн гавьяат үйсийг хөвсгөл нутгийнхан цагаан уул цэцэрлэг сумын хөдөлмөрчд халах голын ахмад дайчид ах дүү төрөл төрөксөд маш идэвхтэй дэмжиж өөрсдийн дурсамж дуртаглан эрүүлж байсан. Халах голын баялдааны түүх тэр дундаа сатын Самдангийн баатарлсан гавьяаны үнэн халуун мөрийг олж тогтооход үнэтэй хувь нэмэр болсон. Нэг өдөр л дуудаад архтай нэг оройхон шиг яваад болсон чинь нэлээд олон улс ер нь барагцаалж харвал 7 хүн сууж байгаа бололтой. Ингээл за чи одоо тэр үнэн хэрэгээ хэлэх үү гэж ингээл мөрдлөө надад би хэлгээ бүр хэлээд ярьчихсан. Одоо над ер нь яриад явах юм байхгүй. Тийм би. За өнөөдрийг оруулаад ирлээ. Юу ямар юм орж ирдэг юм болдоо гэж бодчихсон. Сандан маань зөвсөрөөж муудсан туранхай эцэг хийвэлсэн. Сандан оруулж нүднээ болон талд харагдтаа. Намайг зүүн тийш нь харуул суулгачхаа Сандан баруун тийш нь хараад битний хоёр араараар нийлүүлж нэлээд холхон шиг суулгачж байгаа 3 хүн битэрийн байдлыг хянсан. Тэгтэл байцаагч. За хэрэгтэн хоёрыг тэгээд бие биерүүгэн харж болохгүй, ярьж болохгүй. Ганцхан миний тавьсан асуултанд үнэн зөв хариулах хэрэгтэй гэснэ. Нөхөр жам болж чи тэр сууж байгаа хүнийг таних уу? Хаана байсан хин гэгчв? Өөрөө дөмний өш хонзон бий юу гэлээ. Бүгдийг хариуллаа. Самдангаас яг ижил асуудал тавихад мөн л хариуллаа. Ингээ цааш нөгөө эсэргүү дамбийн даалгавраар нууц мэдээ хүрэхээр дотоод Монгол бүлгэлэн оргох гэж байсан гэсэн хэрэгэ тулгаж эхэллээ. Самдан маань бүгдийг хүлээж байна. Би өөр гайхан судал асуулт над дээр нүүрлээ. Бид хоёрт тийм зүйл байхгүй. Хамтарч оргох барихтлаар би юу ч мэдэхгүйгээ тавьчихлаа. Тэгсэн төлөөлөгч маань царай ховсхийн нөхөр чинь хань хамсаатан чинь хэрэгээ ховсголт хуулийн өмнө шин үннээр хүлээн ховсголт хуулийн өршөөл хайрыг хүртэх гэж байхад чи хүлээхгүй хуулийн дээд хариуцлага хүлээх гэж байдаг. Муу энэ гэлээ. Дотор очимдажээ. Та нарыг би надад хэлс хэрэг тулгаж байна гэж буруу ойлгож явжээ. Миний дайсан энэ Самдан байсан байны хэмээн хашгираад сууж байсан сандлан аван ардах бүх хүмүүсийн толгойг давуулан байдаг чадлаараа шидлээ. Би шийдсэн сандлаа дан сүхэр мухан алджээ. Нэг мэдсэн би нөгөө л шорон дон ирчихсэн бүх юм нь орчихсон хэвтэж байлаа. Сэргсэн болоод байж байтал дахин байцаан тулгаж эхэллээ. Чи хэрэгээ шударгаар хүлээхгүй байл. Нөгөө талаар хүндүш санаж санд хийлээ. Ийм учраас хуулийн дээд хэмжээ авна да гэлээ. Үүнээс л би Самдангийнхан яагаад хэлсэн болгоныг хүлээсэн учрыг ойлгосон юм. Ингээд би бүх буруугаан хүлээлээ. Сулан тавих тогтоол. 1939 оны 5 дугаар сарын 23 төлөвлөх нь нэрагч итгээд юм биеиг энэгэн удаа сулан тавьж цаашаа сайтар тагнаж ажиллах саналыг төлөвлөв. Төрийн сүл динхүү өршөө минэрчээ. Үүнд төлөөлөгч мэжид орчин оруулсан буянтай хөвгүй. Овгөн буурал дайчны энэ хүнлэг арвин шудраг ёсны нандин чанарыг түүх орхих ёсгүй. Төмний сэтгэл мартах учиргүй. 1939 оны 8 дугаар сарын 12-14-ний өдрүүд бол альч талаараа маш их өндөр хариуцлагатай өдрүүд байжээ гэдгийг түүхэн баримтууд гэрчилж байна. Фронтын командлагч Георгий Константинович Жуков. Дайсан зөвхөн баярлан техник ажиллагаагаар хязгаарлах болсон боловч 8 дугаар сарын 12-нд хоёрт машин артиллери танкын цэргээр хүч нэмэгдүүлсэн дайсны явган цэргийн нэг хороо 22 бөмбөгдөх онгоцоор дэмжүүлэн Монголын 22 дугаар морьт хороог атаклж фронтын өмнөд хэсэгт байгаа их хэлсний өндөрлөгийг эзэлсэн байна гэж бичжээ. Нэрт Жанжины энэ үг Батдын 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороо түүний аривын эгнэнд мөр зэрэгсэн тулдж явсан дайчин гэрс
дайсны ямар их хүчийг сөрөн тулдаж байсныг бодлохын зэрэгцээ 8 дугаар сарын 12-13-ны өдөр Сатын самдангийн байгуулсан гавьяаны үнц нь хэрэг хэмжээг бүрэн тодорхойлж байгаа юм. 22 дугаар морд хорооны комиссар улс төрийн ахлах удирдагч Ерентэн Цэдэнгиш. Манайх одоо дайны үед 1200 хүнтэй гарсан юм да хүчний мэдүүлээд. Тэгээд тэр үед чинь Баруун аймгийн нөхдүүд тэргүүдийг зүүн аймагт суулгадаг. Зүүн аймгийн тэргүүдийг Баруун аймагт суулгадаг. Тийм зарчимтай байсан юм байна да. Тэрийн бодлого тухайтай бол тийм байж. Тэгээ манай тэр архангаа өөр хангаас баахан самдан гэдэг нэртэй тэргүүд ирсэн байгаа. Тэгээ тэрний лав дөрвөн хөнгөн хөлнөөдийн аваач байсан. Нэг нь бол Улан Лоржийн самдан гэж 1939 оны 9-р сарын 11-ний өдрийн байлдаанд аяа ягуулаад газар дээрээ жинхэнэ Латрисаар Америкт. Тэгээ тэр улсын баатар солоорсон. Одоо манай хорооноос бол 1939 оны дайны 12 дугаар хорооны нэг баатар төрсөн. Ийм түүхэн. За цааш нь өшөө самдан байсан да. Тэр нэг самдан одоо энэ Улаанбаатар хотод байдаг юм да. Сүүлд өндөр хэсэгдэгт 22 дугаар хороо 2 хоног шахан бүслэг байдаг. Тэгээд ард тал руугаа бид мэдээ өгсөн хүч нэмэгдүүлэх. Тэр дагууч төгөн хугацаанд манай тийм туслах гэж ирсэнгүй. Тэгээд нөө өөрснөө тэмцэж байгаад нэг сэтэрхий гаргаад тэргээр хороо сууж гарах болохгүй юу? Тэгээ хороо сууж гарах болоод галынхаа тэгүүдийг бид үлдээд дайсны хэсэргүүсийг тэр чөлөөгөр бид амьд гарах хэрэгтэй байсан. Тэгэхэд тэр тооцол галын цэгт самдан гэж бас нэг хөнгөн хөлмаачсан байлаа л да. Тэгээ тэр хөнгөн хөлмаачсан самдан нэг жохол галын цэгийг тарж үлдсэн. Тэр ч үүргээ авсан, өөрөө ч одоо тангараа өгсөн. Би ямар ч гэсэн та нарын хойноос дайсан асуулахгүй гэдэг тангараа өгсөн юм байна. 13-ны өдөр хороо тэгж цууж гарахад, сэтрээ гаргаж гарахад галын цэгт байж угаад тэгээ тэр сүүлийн хороо гарч байхад сүүлийн нөхдүүд харсан байдаг юм л да. Самдан руу үлэн явсан тооны одоо явган хүн байрч орсон. Ийм асуудал байна. Тэгээ самдан тэрнээс ирээгүй л дээ. Бид тэгээ бүлтгэж уусан самдан дахиж ирээгүй. Эдэнтэй тэрнээс баригдроос дахиж уулзаагүй. За энэ маань ямар самдан билээ гэхээр Сатын самдан гэдэг хүн болов. Мөн. Монгол улсын цагаатгалын ажлын эрхлэн зохион байгуулах төв комиссийн судалгаа шинжилгээний төвийн захирал дэд доктор Мөнх Далайн Эренчин. Халах голын ялалтын 30 жилийн ойг тэмдэглэх ажил Монгол улс даяар эрчимтэй өрнөж байсан 1969 оны 100 хөдөлмөр сонины сурвалжлагч сэтгүүлч төдөв халах голын одоо баатарлаг дайчин самдан гэж нэг өгүүл нийтүүлсэн. За гисэн хэдий боловч энэ анхлан тавьсан Сатын самдангийн тухай асуудал 1994 оны хүртэл одоо бүрхэг чигээр явуулсан. За нэгэн үе бол энэ Сатын самдан гэдэг хүн бол халах голын байлдаанд бол эрэлхэг баатарлаг байлдаагүй. Байлдааны талбарт бол сургаггүй болсон. Тухайн цагтаа бол эх орноосоо уруухаар завдаж байсан учраас улс төрийн хэрэгт ингээд татагдаж шалгагдаж байсан ийм найдваргүй хүн гэсэн бас нэг ийм зарим баримтыг түшгэлсэн эргэлзээ тэнгэлзээнүүд бол тодорхой хэмжээгээр гарч байсан юм аа. За энэ явдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Монгол улсын цагаатах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссд хандсан одоо хөдөлмөрсдийн эрэлт төсөлт ийм зүйлүүд нэг ус удаа ирж за энэ үндсэн дээр бол цагаатгалын комиссийн шугамар халах голын байлдаанд оролцож сургаггүй болсон гэсэн мэдээтэй байгаа. Тэр Сатын самдангийн хувь заяаны асуудлыг тодруулахаар тусгай комисс бол гаргаж шалгуулсан. За энэ шалгалтын явц баримт материалаас үзэхэд энэ цэрэг Сатын самдан бол эх орноосоо урваагүй халах голын байлдаанд бол сургаггүй болсон боловч сүүлийн үед тодорсон зарим баримтаас үзэхэд анги авахархад нь пулеметийн галаар хамгаалж үлдээд ингэж амь насаа зориулсан эрэлхэг дайч юм а гэдэг нь хөдөлгөөнгүй баримтуудад нэгэн тогтоогчээ. Сатын самдангийн байгуулсан эрэлхэг гавьяан байсан эсэх тухай асуудлыг өнөөдөр ярих нь бол нэгэнт
шийдэгдсэн асуудал болж хувирсан. Харин эх орны үнэнч баатарлаг энэ хүүг хэрхэн цаашид үнэлж алдрын одоо мөнхжүүлэн хадгалах вэ гэдэг асуудал дараагийн шатны зүйл болж байгааг бас энд тэмдэглэж хэлэх зүйтэй юм аа. Иймд цэрэг садын самдан байгуулсан гавьяа байсан үгүй юу гэдэг асуудлыг бол эргэж үзэх нь бол нэг л шийдэгдсэн асуудал болж одоо харин энэ эрэлхэг цэрэг самдангийн байгуулсан гавьяаг чухам хэрхэн цаашид үнэлэх вэ гэдэг асуудал үлдэж байгааг энд бас тэмдэглэх зүйтэй юм аа. Халах голын ялалтын 55 жилийн ой. Төр засаг түмэн ард нь эрэлхийг их оронч хөвгүүдийн мартаагүй, мартахчгүй. Алтан ам ярван цусаран байгуулсан тэдний гавьяа түүхийн алтан хуудаснаа үрд мөнхөлдлээ. Энэ ч учраас манай ардчилсан шин төрийн үндсэн хуулийн тэргүүн манлайд ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх эрхчлөө шударга ёс үндэснийхэн эвнэгдлийг эрхмэлэн дээдэж төр туяс түүх соёлын уламжлалыг нандинг өвлөж хүн төрлөختний соёл иргэншлийн ололтыг хүндэтэн үзэж эх орондон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж гүн хүндэтгэлтэй тод томруунаар заасны гол учруудах үүнд оршиж байгаа нь лавтай. Халболын баатарлаг дайчин садын самдангийн журамын нөхөр 22 дугаар моритроны 2 дугаар самгийн 1 дугаар салааны 2 дугаар тасгийн хөнгөн булиматын навчиг Ахмад дайчин брэндэн самдан. Би садын самдаа бол одоо их татан найз байсан. Би бол 38 онд зэрэг татсан хүн садын самдан бол 37 онд зэрэг татсан хүн ингээд бид хоёр нэг байранд ойрхон байранд байсан учраас улсын хичээлд маргах ярих юмар одоо их татна хэлсэн. Байдгаа ярьдаг болсон юм аа. 1939 онд галах голын байлдаанд орж самдан ангиасаа онцгой төр үзэгч дайсныг давсан байлдаад одоо нэгэн байлдсны дараагаар одоо өөрөө юуна дайсан ардсан байлдаа дахиад орж ихэд хоёр дайсангийн хөлмөдөө хаан гол дүмээр захиж алаад өөрөө хамгийн гурав төхөн дээр нь барьж авах захилцах гэсэн хоорондоо барьцаж яваад хоорондоо барьцаж авахлаар нь дайсан давхраар нь буудаад алдсан байсан. Батны нөхөр самдан ингээд биднээс салж авсан. Самдан бол одоо талын манхны харалдаа олон ирмэг тагсан охиондор нас орсон юм аа. Самдангийн байсан ангийг 8 дугаар сарын 13-нд Япончууд бүсэллээ. Ангийн ашигтай газар ухрах тушаалавлаа. Сумангийн ухрахад галаар хамгаалах хэрэгтэй болоход навчиг самдан пулеметон барин хоцорлоо. Самдан дайснуудыг нэгмсэн харцохын тулд 150 м дордуулан эвлэж пулеметын сөнөөлтийн гал нийлээ. Дайсан яла батган мэт хяран унсаар самдан сүүлчин суман дуустал тулалдан тэмцгээр шийдэн дайны талбар дээр ганцаархнаа үлдэжээ. Дайсан түнлөө уулгалан дайрлаа. Самдан эрс шийдэмги зориг гарган гартан тулдаанд оржээ. Цэрэг самдангийн ань дайсан дүлэмжийн хүнэт хүрчээ. Түүний зөвхөн эргэн тойронд дайсны хориод хүүр хөглөрчээ. Монголын ард түмнийн өөрийн их оронч хүү цэрэг самдангийн баатарлагаар байлдаж нас барсан явдлыг хизээч үл өмөрдөмөй хэмээн түүхийн алтан хуудсанд мөнхөлн үлдээжээ. Баатарлаг садын самдангийн алдар гавьяаны үнэн түүх ийн ажуу. 55 жил хүүгийн хүлээсэн их нутаг элэгэн садан цэцэрлэг цагаан улсумын нийт хөдөлмөрчд нийт хөлсгөл нутгийн ард түмний сэтгэл төр засгийнхаа анхаарал халамж авсан арга хэмжээний үр дүн дийнхүү үнэн мөнөн олж их оронч хүүгийн гавьяа алдаршиж баяр хөөрөөр бэлхэн баяслаа. Энэ бол ард түмнийхэн сэтгэл дээр цагаан сүргэн их орончдынхон ариун үлсийг хүндэтэн буйны мөнхийн зул асаасан хэрэгэ. Ямар хүү төрүүлснээ ээж минь тав зээрээ. Ямар хүнээр мануулснан их хоромын тахараарай гэсэн ариун тангарахтаа хязгааргүй үнэнч вэж үнэнч шудраг эрэлхэг гавьяа түлсэр амьдралан төгсөн алг хорвоогоос хэлсэн садын хүү
хөвсгөл нутгийн хүүгийн алдар сууж инхүү алдаршин дуусна. Тэрэлхэгийн хоромчид имайн аминасан зориулсан арти хормын төрийн сүлдөршөө.